За тэр малчин айлын нэг хүүхдийг сургана гэдэг дээр нь шүү дээ. Мал аж ахуй гэд даслал тижэл бэлчээр судлалын чиглэлээр гэж байгаа байхгүй юу? Мал аж ахуй дотор малын эмч ордгоо юм уу? Зоотехник ордгоо юм уу? Орохгүй гэж үзэж гинөө те. За энийгээ тайлбарлаад өгч. За сая тэр нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхтөр чинь тийм ээ 375.5 тэрбум. Гэхдээ эн чинь 5 жилийн хугацаанд штэ. Одоо бол нэг 25 мянган малчин нөхөн төлөлт хийхээр байгаа аахгүй юу? Улсын хурлын батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм уу? 24 онд энэ хууль гарсан 6 сарын 5-ны өдөр. 26 оны 1-р сарын 1-ний хүртэл дагаж мөрдөх журмыг батлаагүй ш засгийн газар. Ямар хариуцлага хүлээх? Энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаад одоо шууд энэ хүмүүсийн нүдэн дээр хэлээд өгөөч. За. Энэ бодлогын шийдэл асуудал шүү. Тэрийн нэрийн бичгийн дарга эхлээд хэлээдэгтэй. Тэгээ та эдийг бас харъя. Хаана энэ юу ч нэгээд байгаа, алдаа ч нэгээд байгаа. 17 номер. Мал аж ахуйгээд яг тусдаа индекстэй хөтөлбөр байгаа юм би даасан. Тэгэхээр яг тэр хөтөлбөрөөр одоо бид нар одоо энэ засгийн газрын тогтоол хуулийн хэрэгжилтийг бол хангаж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Болно гэсэн үг үү? Тий. За 4 номерын микрофон хөдөө аж ахуйн ректор хэн блэ? Өөрийгөө сайн танилцуулаа. 4 номер. За би хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт төрхсөн проректор Буянбаатар байна. За мөнх багшлан гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны сайдын 2024 оны 3 сарын 20-ны А146 тоот одоо сайдын тушаалаар мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр индекс шинжилэн батлах тухай гэдэг ийм тушаалыг бид одоо барьж ажиллаж байгаа. За энэ тушаалаар бол мал аж ахуй хөтөлбөр маань бол 08 1101 гэсэн. За бэлчээр тэжээл судал бол 08 11 03 гэсэн ийм одоо индекстэй. Мал эмнэлэг маань болохоор 08 41 01 гэсэн. Ингээд энэ одоо ингэ заацсан учраас яг энэ хөтөлбөрөөр л байж байгаа. Тэгэхээр мал аж ахуй дотор мал эмнэлэг бол орохгүй. Мал эмнэлэг бол тусдаа хөтөлбөр. Тэгээ түрүүний нөгөө төрөлцсөн чиглэлээр бол 081 нь бол хөдөө аж ахуй гэж байгаа бол мал эмнэлэг 084 байгаа. За яриа зурж байна. Би түрүүнээс хойш хэлээд байгаа шүү. Сайдынхаа өмнөөс хар толгоогоор хариуцаад энэ хүмүүсийн өмнө хариуцлагатай хариулаар гэдэг. Одоо дахиад хэлдэ. Сайдынхаа энэ тушаалыг өөрчлөх юм уу? Эсвэл тэр хүн буруу хэлж үү? Тэрийн нэрийн бичгийн дарга хариул да. Сая одоо сайдын тушаалаар яг энэ хөтөлбөрийн индексийг заасан байдаг учраас яг индексийг л барьж ажиллаж байгаа гэж ярьсан. Та сая болно гэсэн шүү дээ. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Мал аж ахуй гэдэг яг индексийг сайдын тушаалаар 0 8 11 01 индексээр заасан байгаа. Одоо бэлчээрийн аж ахуйг бас ингэ заасан байна. Тийм. За 4 номерын микрофон сонссон биз? Болно гэсэн шүү. Та тэгэхээр болгох нь. Эсвэл сайдын тушаалан дээр тодруулга хийх нь. Бид энэний учрыг л олох гэж өнөөдөр энд сууж байгаа шүү дээ. Гол нь. Түүнээс нэг удаа хариулт өгчөө тэгээд тангимаас гараад зүхтахтай болно биш. За мөнх байсгалан шүү. За тэрийг маргааш юу ачиж идэх үү? Маргааш Абакирыг ирэхээр сайдын ирэхээр танилцуулъя. Босно. За